За Эхтүүчийн өдрийг Бурхны шашинтай орнууд 2600 гаруй жилийн тэртегээс тэмдэглэж эхэлсэн байдаг. Харин 1999 онд Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ассамблеагаас тус өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлсэн байдаг. За Монгол улсын хувьд 1992 оноос тус өдрийг аль бие ёсоор тэмдэглэхээр болж 2019 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг. За тэгвэл энэхүү өдөр буян хурааж бусдад энэрл хайрыг түгээж 10 хар нүглийг твчвэл зохистойг онцоллоо. За 10 хор нүгэл гэж байгаа тийм ээ. Тэрийг дэвчгээд одоо амтны амийг дэвчих тийм ээ. Хулгай эсхийх, буруу хорслыг дэвчих, хорлох сэтгэлийг дэвчих, хомхоо сэтгэлийг дэвчих тийм ээ. Буруу үзлийг дэвчих, хов зовхийг дэвчих, худлаа хэлхийг дэвчих, ширүү үгийг одоо дэвчих. За дэмий жалчгийг дэвчих нь одоо маш одоо хэрэгтэй. За энэ одоо бусдад туслахын тухайд олон янзаар тусч болно тийм ээ. Номын тус номоор тусч болно. Номыг бас нэгэндээ түгээж өөрөө мэдсэн амьдрал хэрэгжүүлж чадж байгаа зүйлүүдэд одоо бусдад түгээх. За ядарсан зүдэрсэн хүмүүст одоо туслах дэмжих тийм ээ. Өөрөө аль болцоогоор бүр одоо чадахгүй хүмүүс сэтгэлээрээ хүртэл өрөөл тавих гэж байдаг тийм ээ. Бусдын тусад бусдыг одоо сайн сайхан байлгахын тухайд бусдыг одоо төгс гэрлийн хутагт олох болтугай. Одоо төгс жарлан зовлонгоос гарах болтугай гэж өрөөл тавьж ингэх юм бол одоо маш хэрэгтэй байна. Энэ өдөр буян хурааж сайн үйл хийвэл хэдэн мянга дахин аривчдаг гэж үздэг. Иймээс иргэдч мөн аль болох буян хийхийг ирмэлцэж буян хураах үйлд оролцдог байна. Хүн болгон тэг амар амгаланг бэлгэлсэн тийм сайхан өдөр гэж боддог. Буян үйлдэх өдөр юм болгож боддог шүү. Одоо жишээлбэл хүн болгон өдөр буян үйлж чадахгүй байгаах тийм. Энэ өдрийг тохиолдуулан зориулаад тэр буян үйлдэх юм бол тэр нь хэд үрждэг юм үрждэг юм болол гэж боддог шүү дээ. Ядаж нэг хүнлүү нэг айтаахан арчсан тийм ээ. Нэг сайхан инээч хэмсэн тэгээ нэг боломж гарвал бас нэг одоо нэг бусдад нэг буян ичих хэмсэн тэгжил бодож явж байна та. Бурхан багшийнхаа одоо мэлмийн тунгалаг үлмийн бат оршихын тухайд одоо бусдад буян үлдэж юу тиймэрхүү л өнгөрүүлдэг. Өө эмээ аав ээжээс уламж илчихсэн тэр нэг ямар ч байсан нэг зулаа оргил маань явшил тэгэл тэмдэглэдэг.